За сайн бацгаана уу? Фэйтерт байна. За өнөөдөр бүгдээрээ хайр дурлалын мэрэг хийнэ. За өнөөдрийн мэргээрээ болохоор би бодож байгаад ерөнхийдөө харьцаж байгаа ч бэ. Одоо ямар нэгэн харилцаатай байгаа ч юм уу тэр хүнээ бодож байгаад за ерөөг энэ харилцаа цаашаа ерөө ирээдүйтэй харилцаа юм уу? Хэр ирээдүйтэй вэ те? Энэ хүнд ингээд цаг хугацаа энерги зарцуулах нь одоо зөв юм уу ч гэдэг юм уу? Энэ хүн яг зөв хүн үү ч гэдэг юм уу те? За юу ч гэсэн нэг иймэрхүү одоогийн нөхцөл байдал тэгээд хайр дурлалын одоогийн нөхцөл байдал тэгээд хүнстэй орилсон зөвлөгөө гэсэн сэдвтэй ийм мэрэг хийе гэж бодлоо. За тэгээд юунууд бол сонголтын картууд бол энэ байна. Ийм 3 өөр одоо тайр төцрөөрөл үзнэ. Тэгээ харж агаад хамгийн таалагдж байгаа тэр карта ч юм уу эсвэл чулуугаа сонгоод тэгээд уншилгаа хүлээн аваарэ. За эхний групп нь болохоор ийм чулуу байна. Гоёнгийн чулуу. За тэгээд хэрэглэх tarot карт мануулын за тэгээд энэ дээр random татаж үзье. За тэгэхэд бол King of Swords буюу ноёны сэлэм гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За тэгээд алиг нь ч хамаагүй гарч байгаа тэгээ сонгоор. За хоёр дахь группийн чулуу ийм чулуу байна. Ногоонгийн чулуу. За хэрэглэх хүзэр нь болохоор ийм хүзэр. За tarot карт нь болохоор judgment сонголтын tarot карт нь judgment хүзэр. За 3 дахь групп болохоор ийм хар өнгийн чулуу. Хар өнгийн чулуу байна. За хэрэглэх tarot карт нь бол энэ мууртай. За сонголтын карт нь болохоор 8 зоос гэсэн юм үзэр байна. За ингэ бодож агаад сонголтоо хийгээрэй. За тэгээд хэдүүлээ 1-р группээс уншлага эхлэе. Би өнөөдөр жоохон өөрөөр хий гэж бодсон юм мэрэгнүүдээ. За 1-р группийнхан маань уншлагатай тавтай морил та нар маань энэ чулууг сонгосон. Эсвэл энэ хүзрийг харж байгаа сонгосон. Эсвэл зүгээр л энэ декийг хараад сонгосон хүмүүсээ гэсэн. За эхлээд юу яана вэ гэхээр би эхний хүн, хоёр дахь хүн гэж. За энэ хоёр хүн ерөнхийдөө та хоёрын харилцаанд таныг болон одоо нөгөө хүний чи илэрхийлнэ гэж ойлгож хүлээж авна. Тэр дундын энергийг нь бас харна. За тэгээд ерөнхийдөө энэ харилцаа би биенийхээ юу гэж бодож байгаа тэр харилцааны үнэн төрх нь ямар хувийн гэдгийг харчаад тэгээ энэ харилцаа ер нь ямар потенциал ирээдүйдээ харилцаа вэ гэдгийг нь tarot картаараа харна гэсэн үг. За тэгээд уншлагатаа орноо. За энэ 1-р хүнийг илэрхийлэх хүзрийг гаргаж өгөөч. За 1-р хүн. Тэгээд энэ 1-2 дугаар хүн та хоёрын хинж байж болно шүү. За 2 дугаар хүн аль нөхцөл байдалтай тааруулаад хэлж амнаа гэсэн. За 2 дугаар хүнийг илэрхийлэх хүзрийг өгч 1-р группийг сонгосон хүмүүс. За 1-2 дугаар хүн
нэг за нэгдүгээр хүнийг илэрхийлэх. За нэг за хоёр дахь хүнийг илэрхийлэх. Тэгээд одоо тэс нөхдөр тайр карта. За нэгдүгээр хүнийг илэрхийлэх. Хоёрдугаар хүнийг илэрхийлэх. За нэгдүгээр хүнийг илэрхийлэх. Хоёрдугаар хүнийг илэрхийлэх. Тэгээд энэ хэсэг би хүмүүстэй сонирхолтой байдлахүүднээс ерөнхийдөө ингэж shuffle буюу ингэж хөдөр хайлж байгаа процессоо харуулдаг. Тэгээ энэ хэсэг нь юу амаар байл те үзмэг байх юм бол зүгээр лаалгасчиж болно шүү. Жохон хүмүүс тэрэн дээр зарим хүмүүс нэг энэ хэсгийг үзэх дургүй юм шиг байл. Миний хувьд бичлэл ингэж хийдгээ энийг бас хасмааргүй санагддаг. За тэгээд за энэ нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн харилцаа ямар харилцаа вэ? Тэр группийг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа ямар харилцаа? За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн харилцаа хайр сэтгэлийн харилцаа нь ямар харилцаа вэ? Группийг сонгосон гэсэн хайр сэтгэлийн харилцаа ямар харилцаа вэ? За бүгдрээ уншлага эхлэе. За эхний хүн нэгдүгээр гэр. За failure буюу Naming those Ionor. За failure гэдэг чинь алдаа гэсэн үг шүү дээ. За энэ дээр харангуут I understand that a mistake is only an opportunity to learn гэсэн юм хөдөр маань бурааж гарч ирсэн байна. За хоёр дахь хүнийг харцгаая. Fix it. Trust. I don't want bad health. За нэгдүгээр хүнээс эхлэе. За тэгэнгүүт за нэгдүгээр хүний хөзөрнүүдийг харангуут нэгдүгээр гэр за тэгээд Eight of Pentacles тэгээд High Honor за тэгээд дээрэс нь failure буюу алдаа гэсэн хөзөр маань бураарж гарч ирсэн байна. За тэгэхээр би эндээс юу гэж харж байгаа юм бэ? Нэгдүгээр хүн за та байж болно эсвэл нөгөө хосчин байж болно. Тэгээ за энэ хүн бол ерөөсөө одоо л өөрөө өөр дээр анхаарж байгаа юм хүн байна. Өөр дээр анхаарж байгаа тий өөрийнхөө одоо бие даасан байдал, өөрийнхөө self image нэгдүгээр гэрүүл өөрийг ингээл тэгждэг. Тэгээд өөрөө өөр дээрээ тэг ялангуяа энэ ажил карьер дээрээ Eight of Pentacles үзрүүл одоо ажил карьерийг илэрхийлж байгаа нэг зүйлд өөрийгөө одоо мастер болгож байгаа, маш их хичээж байгаа, өөрийнхөө чадвар потенциалыг нэмж байгаа. За тэгээд энэ шууд утгаараа Ionor гэдэг карттай болохоор яг тушаал твшигч байна уу, эсвэл салбартаа манлайлгч байна уу. За ийм одоо зүйлсүүд дээрээ л анхаарж байгаа юм хүн байна. Энэ хүн бол яг одоо ийм хайр сэтгэл мэтгэл гэж үл одоохондоо явахгүй байна. Тэгээд энэ юу failure буюу те юу гэдэг карт нь алдаа те алдаа нэгдэл гэдэг карт нь болохоор энэ хүн маань ингээд алдаанаас суралцахгүй наа гэдэг бас ингээд илэрхийлж байдаг. Тийм. Эсвэл зүгээр одоо энэ хүний хувьд нэг одоогийн нөхцөл байдалд ингээ хайр сэтгэлийн харилцаа гэж явахыг хүсэхгүй байгаа ч юм уу тий. Энэ хүн ингээд энэ дээр ингээд алдаанаас суралцаад энэ харилцааг ингээд бүр ингээд цаашлуулад тий тэгээд явъя гэсэн ийм хүсэл бол энэ хүнээс бол одоохондоо харагдахгүй байна гэж би бол харж байна. За тэгэнгүүт хоёрдугаар хүнийг ингээд харангууд
энэ хүн маань болохоор илүү одоо юм юу хүн байгаа байхгүй юу? Нэгдүгээр хүнийг бодох юм бол харилцаандаа маш их одоо ингээд хичээл зүтгэл итгэл найдварыг ингээд тээсэн байгаа байдалтай. Тэгэд илүү одоо өөрийнхөө дүн сайван мэдрэмжийг их сонсож байгаа. За энэ хүн илүү логик ч юм уу эсвэл энэ хүн илүү одоо юм өөрийнхөө зүн сайвантай холбогдсон илүү эмгтээлэг ч юм уу ийм хүмүүс байж магадгүй одоо divine feminine буюу тэнгэрлэг эмгтээ энтер гэдэг тийм. За хосын хувьд энэ илүү эмгтээлэг чанартай хүн. За энэ нь илүү нэгдүгээр хүн нь болохоор илүү эмгтээлэг чанартай одоо юмны араас хөөцөлддөг өөрийнхөө нэр хүнд одоо амжилт нь өөрт нь чухал байдаг ч юм уу тийм ямар нэг юмны араас ингээ хөөцөлддөг ийм энергитэй байгаа бол энэ тал нь хоёрдугаар хүн тал нь болохоор илүү тийм эмгтээлэг юмд ийм үнэнч тэгээд ийм доктортой тэг жоохон юмыг айтсан хүлээсэн. За тэгээд энэ хүн маань ийм fixed science буюу одоо энэ үхэр арслан хилэнц тэгээд хумхын ордны хүн байж магадгүй байгаад харагдаж байна. Тэгээд энэ хүн бол ерөнхийдөө ямар нэгэн харилцаанд орсон бол ер нь тэрэндээ маш үнэж байдаг ийм хүмүүс бол байгаа харагдаж байна. Тэгээд ямар нэгэн харилцаанд орлоо гэж ботход бас айгүй урт хугацааны ирээдүй хардаг ч юм уу. Ийм хүн байна. Тэгээд энэ хүн бас ингээд дотоод дүн сайнгороо одоо хэдий энэ хүн ийм байгаа ч гэсэндээ бид хоёр болно гэж боддог ийм итгэл найдвар алдааг байгаа ч юм уу. Ийм байдал бол ингээд харагдаж байна. Тэгээд энэ хүнийг илэрхийлж байгаа хүзэр нь болохоор Knight of Wands хүзэр гарч ирсэн. За тэгэхээр энэ хүн одоо нэгдүгээр хүнийг гэсэн те хосёгоо гэсэн сэтгэл нь бол маш юм дүрлэлцэн гал халуун. Тэгээд дээрэс нь энэ хүнийг гэсэн одоо хичээл зүтгэл бол маш өндөр байдаг ч юм уу тий харилцаандаа ингээд ерөнхийдөө маш юм төвчээртэй ханддаг ийм хүн байна. Тэгээ одоохондоо энэ хүний бай тайлт гэсэн карт гарч ирсэн байхгүй. Тэгэхээр биеийн жоохон өвдсөн байж магадгүй. За эсвэл одоогоор ингээд жоохон энэ хүний хувьд нэг тийм жоохон юм таагүй нөхцөл байдал байгаа ч юм уу тий. Иймэрхүү тийм биеийн өвдөж байгаа ч юм уу эсвэл жоохон юм депресстэй байгаа ч юм уу. Ийм байдал харагдаж чинь жоохон гонигтай энерги бол нэгдүгээр хоёрдугаар хүнээс бол харагдаж байна. Тэгээд энэ нэгдүгээр хүн ч гэсэндээ ингээд юу яасан маахгүй ингээд одоо ингээд харангууд өөрийг нь илэрхийлж байгаа өдөр нь ингээд ийшээ харцсан. Тэгээд энэ бас хоёрдугаар хүнийг илэрхийлж байгаа өдөр нь гэсэндээ ингээд ийшээ харцсан. Тэгэхээр энэ хоёр хүний ингээд одоогийн байдлаас ингээд харахад бол харилцаа бас тиймч таатай биш байгаад байгаа. Ер нь жоохон ингээд яах нь ингээд жоохон эргэлзээтэй ч байгаа ч юм уу. Эсвэл ингээд яг одоогийн нөхцөл байдалд бол ингээд харилцаа юм сайхан үе шатнаар биш явж байгаа бол харагдаж байна. За тэгээд та хоёрын маань гол карт те одоогийн нөхцөл байдлыг харуулах харилцаагийг харуулах карт болохоор transformation буюу одоо юм өөрчлөлт хувьсалт гэсэн ийм үе дээр явж байна. За your relationship with one another is about to deepen, love conquers and transforms all things гэдэг юм. За тэгэхээр энэ харилцаа бол тийм ялцчгүй одоо юм нэг тийм дараагийн үе шатанд орох гээд ингэ явж байгаа тий. Ерөн ингээд байдал яг нэг хэвэндээ байгаад нэлээд утсан ч юм уу тий. Тэгээд энэс болоод ингээд та хоёрын дундах чсэн харилцаа ч гэсэн тий ингээд жоохон chemistry бибинтэйгээ ингээд одоо таталцах тий тэр байдал нь жоохон ингээд юу яатсан буурсан тий. Тэгээд ер нь ингээ харилцаа ингээ дараагийн түвшинд очихгүй болохгүй болсон ч юм уу. Ийм энерги бол харагдаж байна. Энэ группыг сонгосон хүмүүс айгүй удаан хугацааны ийм харилцаатай байсан хүмүүс байж магадгүй. За эсвэл дөнгөж ингээ харилцаа эхэлж байгаа хүмүүс бол тийм ялч биш байна. Тийм илээдгүй эсвэл нэг хідэн сар мар явцсан ч юм уу те хідэн жил мэл болцсон. Надад бол нэлээд урт хугацааны харилцаанд байгаа хүмүүс байгаа болов гэж бол харагдаж байна. Тэгээ одоо яг ингээд тусынхаа ямиг хийгээд явж байгаа. Тэгээд энэ дээр хоёрдугаар хүн нь болохоор илүү харилцаанд ингээд хичээл зүтгэл гаргахыг хичээж байгаа. Тэгтэл нэгдүгээр хүн ингээд өөр ажил хэрэг дээр анхаарат байгаа учраас энэ хоёрын хооронд жоох юм юу гараад байгаа гэх юм уу? Ийм одоо gap буюу зай гараад байгаа ч юм шиг ийм мэдрэмж бол харагдаж байна. За тэгээд энэ cares гэсэн карт нь болохоор ерөнхийдөө энэ харилцааг бол ертөнц ингээд харж байгаа гэж байгаа ч юм шиг ийм нүдний зурагтай ийм карт гарч ирсэн. Тэгэхээр энэ
хөдрийн маань хутга болохоор синхрончлал гэх юм уу монголоор одоо ямар нэгэн зүйл ингээд цаанаасаа ингээд одоо тэмдэг ингээд аюу хилээжж магадгүй энэ харилцаанд. За энийг бол энэ хоёрдугаар хүн илүү их одоо хоёрдугаар хүнийг илэрхийлж байгаа. Тэгээ энэ хүн илүү мэдэрч байгаа байж магадгүй. Энэ хүн бол ерөнхийдөө зүгээр л яг юм илүү юм 3D ертөнцийн дэлхийд ертөнцийн иймэрхүү юм илүү логик талтай юм хүн байна. Тэгээ энэ одоо хорвоо ертөнцөөс илэрхийлж байгаа энэ одоо мессеж гэхүү энэ одоо явуулж байгаа мессежийг бол ерөнхийдөө энэ хоёрдугаар хүн илүү харж мэдэрч байгаа ийм байдалтай бол байна. Тэгээд энэ харилцааны цаад утга учир гэх юм уу ер нь бол энэ харилцаа ертөнцөөс л нэлээдгүй ингээд юу явуулаад байгаа. Тохио бол нэлээ явуулаад байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд энэ харилцааг цаашаа явуулахын тулд бол би энэ харилцаанд одоо дараагийн үе шатандаа ингээ орох хэрэгтэй болцсон байгаа ийм харилцаа байна гэж бол харж байна. За ерөнхийдөө одоогийн нөхцөл байдал бол нэг иймэрхүү байна. За тэгээд хэдүүлээ. Нэг гिचиж авах. Тэгээд энэ харилцаа ер нь ямар потенциалтай харилцаа вэ гэд хараад үгүй. За энэ нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаан тийм ямар потенциалтай харилцаа вэ? Потенциалтай харилцаа вэ? Инчтэй. Нарах. Энэ харилцааны потенциал ер нь ямар хувэ? За тэгээд бол харлаа. За энийг ч нэг ингэж авч шаардлагагүй юм. Нэг ч юм уу. За энэ харилцаа ямар ирээдүйтэй вэ? Энэ ерөн цаашаа одоо ингэж харилцаанд ингэ цаг хугацаа зарцуулаад байвал яах юм бэ гэдэг ингэ харсан чинь Queen of Wands, Emperor, Ten of Swords, Queen of Swords, Seven of Swords, за Ten of Pentacles гэсэн зүйлүүд бол гарч ирсэн байна. За тэгэхээр бол энэ харилцаанд юу яасан бэ? За энэ харилцаа бол одоо ийм дардан шулуун за ийм гоё явж байгаа ийм харилцаа бол биш байна. За энэ харилцаанд одоо нэг манипуляц гэсэн нэгнийгээ өвтгсөн шаналгасан ийм асуудлууд бол байна. За энэ болоод байгаа энэ асуудлуудыг яаж шийдэх вэ гэх юм бол эрэгтэйч тал нь эмэгтэйч тал нь юу яах хэрэгтэй байна. Өөртөө итгэлтэй байх. За тэгээд харилцаанд ийм одоо уянгаа айл гэж ярьдэр ч тий. Энэ минь тэгсэн бит хоёр маань тэгж удсан ч гэдэм үү. Тэгхгүйгээр харилцаа одоо ингээд нөгөө хүн чамайг шахлуулаад байвал үнэхээр шахлуулаад байна л гэсэн үг. Тэрнээр одоо ингээд амар sugar coat гэж ярьдэр ч тий англиар. Тэгэд ах хэрэггүй. Бага зүйлийг ингээд байгаагаар нь харнаа. Тэгээд тийм байдал айгуу чухал байгаа дээ. Ингээд бага байдлыг ингээд хүлээн зөвшөөрөөд тий. Яг ингээд үнэхээр л ингээд тойрын харилцаа болохгүй байгаа зүйлийг ярилцах ч юм уу тийм болж байгаа юм шиг ингээд байгаад байх зүгээр нэг итгээд хүлээгээд байгаа ч юм уу эсвэл зүгээр энэ асуудлаасаа ингээд цухтаагаад байгаа ч юм уу. За энэ цухтаагаад энэ нэг ингээд хүлээгээд байгаа ч юм шиг надад нэг ийм нэр харагдаад байгаа байхгүй. Тэгээ энэс болоод ингээд харилцаа ингээд гацсан байдалд орсон. Тэгээд хорвоо ертөнцөөс ингээд тохио явуулаад байдаг. Тэрийг ингээд юу яадаггүй жоохон ингээд ойлгохгүй байгаа ч юм уу тэг ингээд
энэс болоод харилцаан жоох ингээд зогсон байдалд орсон ийм хүмүүс бол байна. Тэгээд энэ эрэгтэй тал нь бас ингээд юу яах хэрэгтэй байна. Одоо эрэгтэйлэг тал нь ч юм уу те энэ талны хүн гэсэн үг шүү дээ. Юу яах хэрэгтэй вэ? Өөрийнхөө ингээд өөр дээрээ ингэж ажиллаж байгаа нь бол ер нь бол зөв юм байна л та. Тэгээ энэ хүний хувьд гол асуудал гэх юм бол юу гэдэг хитрхи ингээд бас ингээд өөрийгөө гээд байж магадгүй юм байдал харагдаж байна. Тэгэд энэ хоёр хүн хоёул аягүй тийм одоо гал махбодтой ч юм уу ийм хүмүүс ээж магадгүй одоо нарны ордон те. За энэ fixed гэх түрүүний хэлээдсэн сайнууд нь болохоор илүү Venus Mars-ийн гаргууд нь ч юм уу те. Ийм байдал бол харагдаж байна. Тэнд хоёулаа харилцаандаа ерөнхийдөө бие даасан байх. Тэгээд тийм байдал бол айгүй чухал тий ингэж л харагдаж байна. За тэгээд дээрэс нь Ten of Pentacles үзэр гарч ирсэн. За энэ маань уламжлалтаар бол одоо гэр бүлийн өдөр байдаг шүү дээ. Яг ч юм надад энэ бол тийм гэр бүлээс илүү одоо community юм шиг бол санагдаж байна. Тэгээд энэ дээр ингээд Seven of Swords үзэр гарч ирсэн. Тэгэхээр 90 тойрны хүмүүс энэ харилцаанд бас ингээд жоохон юм сүрүүр нөлөөлдөг байж магадгүй. Тийм энэ харилцаанд жоохон юм хоёр нүртэй хүмүүс байгаад байдаг ч юм уу тий. Хоёрын дундуур янз бүрийн юм одоо хийгээд яваад байдаг ч юм уу тий. За иймэрхүү юмнууд байж магадгүй. Тэгээ дээрэс нь 10 гээд ерөнхийдөө дандаа 10-ын тооч юм нэг цикл хаагдж байгаа ийм байдлыг илэрхийлдэг учраас энэ хүмүүсийн хувьд бол ялцчгүй дараагийн үештэй нэг өөрчлөлт төвлөлтийн үе эхэлж байна. За энэ өөрчлөлт төвлөлтийг ингэж бий болгохын тулд ерөөсөө өөрийгөө ч бай, бусдыг ч бай ерөөдөө хуурахгүй байх тий. Өөртөө үнэн байх. Энэ харилцаанд нэгэндээ үннээсээ ярих ч гэдэм үү тий. Асуудал байвал асуудлаа ярилцах, тодорхойгүй байгаа зүйлийг тодорхой болгох. Тэгээд энэ хүн өөрт нь юу санагдаж байгаа, юу мэдэрч байгаа вэ? Энийг ингээд энэ хүндээ жоохон илэрхийлээд өгөх ч юм уу. Зөвхөн ингээд төвчж хүлээгээд авахгүй. За энэ хүн бас ингээд жоохон өөрийгөө гэхээсээ илүү бас ингээд харилцаагаа тий авч үлдээ гэж бодож байгаа бол жоохон ингээд хичээл зүтгэл гаргаад өгөх. Ийм байдал бол хэрэгтэй байна. Тэгээд энэ зүйлийг бол ерөөсөө л энэ тодорхой ийм одоо харилцан яриа нэгнийгээ гэсэн одоо юу гэдэг юм ийм л тодорхой байдал бол энэ зүйлсийг бол зогсоож чаднаа тийм. Тэгээ дээрэс нь эргэн тойронд бас иймэрхүү янз бүрийн хүмүүс юм аа биш юм аа гэхэд бол энэ зүгээр өөрийгөө ингээ хуураад байгаа байдлыг бас ингээ илэрхийлж болж байдаг. Тэгэхээр тэрийгэ болоод тэгэх юм бол энэ харилцаа бол ингээ урт удаан хугацааны юм харилцаа байж чадах юм потенциалтай харилцаа гэж бол би харж байна. За энэ харилцаан дээр зөвлөгөө хэдүүлээ харж үзье. Харилцаан дээр юу яах хэрэгтэй юм бэ те? Яавал дээр юм бэ? За зөвлөгөөн дээр бол за даун Wheel of Fortune карт буруу гарч ирсэн байна тий. За зөвлөгөөн дээр бол ерөөсөө л яаж одоо буцаад нөгөө би бинийгээ гэсэн романтик одоо байдлаа л ингэ сэргэнэ одоо болцоонд явнаа. Тэгээд буцаад одоо King of Wands тэгээд дээрэс нь Ace of Wands зэрэг гарч ирсэн. Тэгэхээр буцаад нөгөө харилцааны галыг сэргэнэ. Тийм энэ харилцаа жоохон ингээ гацсан юм шиг юм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр байгаад байна гэдгийгсэн ч тэгэхээр яалтчгүй энэ харилцаанд emotion буюу тийм сэтгэл хөдлөл тэгээд дээрэс нь юм галзугтай байдал дутагдаад байна. Тэгээд энэ шинэ эхлэлийг бас ингээ илэрхийлж идэг. Тэгээд харилцаандаа жоохон аль талаасаа юм одоо юу гэдэг юм одоо хичээл зүтгэл одоо үйл хөдлөл хийх ч юм уу тийм зүйл айгуу чухал байна. Тийм харилцаа гэдэг чинь өөрөө бас ингээд байн гусалж байхгүй л ингээд гацчдаг тий. Тэгээд хүн мэдээж байн амьдралдаа хайр дурлал гэдээ яваад байж
болохгүй те. Тэгтээ тэр дундаа ингээ хайр дурлалаа өргөдүүлж яадаг. Тэгэл тэр үеийн л ирсэн юм шүү байна. Тийм учраас энэ харилцаанд бол ялцчгүй юм дахиж ингээ гал ассан юм шинэ ихтлэлүүл хэрэгтэй байгаа харагдаж байна. За тэгээ энэ галыг асаахын тулд мэдээж би биэндээ хайртай те. Тэр нэг сэтгэл хөдлөл юмнуудаа буцаад ингээ гаргах ч юм уу те. Би биентэйгээ гой цагийг өнгөрөөх ч юм уу. Ийм зүйлүүд бол ингээ чухал хэрэгтэй байна гэж л харагдаж байна. Тэгээд энэ харилцаа бол цаашаагаа бол урт удаан үргэлжлэхтэй ийм потенциалтай харилцаа гэж бол би хэлнэ. Тэгээ яг одоогийн нөхцөл байдалд бол энэ харилцаа жоохон одоо тиймхэн байгаад байгаа бол харагдаж байна. За ингээд хэдүүлээ астрошоогоо хаяад тэгээд ерөнхийдөө уншлагаа дуусгая да. Тэд бол чинь. За эндээс дахиад нэг юу хэлчих юм. За энэ одоо уншиж байгаа хүнийх нь гэх юм уу? Энийг үзэж байгаа хүний хос байгаа шүү дээ. Тэр хүний одоо үнэн сэтгэл юу вэ гэж би нэг 3 карттай хэлхийг хүссэн. Одоо 3 үнэн үг юу вэ? За энэ хүн бол би ингээд юу биш байна. Юу гэдүүлээ бэлэн биш одоо юу гэдгийг available монголоор боломжтой биш байна гэдэг чинь энэ хүн бол ялцчгүй одоо ингээд өөр юм анхаарлаа хандуулаад байгаа юм байна л та. Тэгээд ингээд би чамтай ингээд ярихаас айж байна. Тэгэл бид хоёр би бинийг яг одоо л ингээд тавьж ойлгох хэрэгтэй байна тий. Би жоох ингээд өөр дээр анхаармаар байна гэсэн юм юмыг бол энэ одоо надад яа ч юм бэ энэ одоо группийг сонсож байгаа хүн энэ тэгээд сонсохгүй байгаа нь энэ юм шиг санагдаж байна. Тэгээд яг энэ нэгдүгээр хүнээс л ингэж хэлж байна. Тэгээд би чамтай бол ингээд хөгжмөр холбогддгоо гэхээр энэ хүнтэй таавал юм нэг платоник харилцаа гэж байдаг ч тийм яг ингээд телепатик ч гэдэг юм уу тиймэрхүү холбоогоор холбогддог. Тэр нь юу гэж байгаа юм бэ гэх юм бол 5D ертөнцийн ч юм уу би биентэйгээ холбоотой байдаг юм сүнсний холбоотой юм хүмүүсээ гэсэн. Тэгээ 3D ертөнцийн хамт байхгүй байгаа ч гэсэндээ би биенийгээ юу яадаг одоо би биенийг энергийн түвшинд ингээд харж хамгаалаад хандаад ингээд явж идэг гэсэн утгатай юм харилцаа байдаг. Тэгээд энэ харилцаа одоогийн нөхцөл байдал юу ямар хөө байна вэ гэдэг хад нэг картаар хараад үзье. Хайр дурлалын харилцаа энэ complicated байд юм аа. Тэгээд би ер нь жоохон хайр дурлалын нэрэг энэ бол бага оруулдаг. Хүмүүс тэгээд аюух хайр дурлалын нэрэг сумаа. Тийм харилцаа жоох юм одоо түр хугацаанд завсарлага авсан ч юм уу. Холбоо харилцаа жоох муутай байгаа. Ийм л харилцаа л байна л да. Карт нь тэгж харагдчих. Яг нэг юм байгаа ч гэсэндээ нэг тийм нэгээ хуурсан ч юм уу. За нэг тийм юм бол байхгүй нүү. Тийм хуурж мураад байгаа ч юм уу. Тийм зүйл байхгүй гэж чинь зүгээр ингээд одоогийн нөхцөл байдалд энэ хүн нь илүү ажил карьер дээр анхаарал байгаа юм болоо гэж харагдаж байна. За тэгээд энэ харилцаанд бол яалтчгүй одоо юм юу байна. Түрүүнд л нэг clarity гэж яриад байгаа шүү дээ. Энэ тодорхой байдал хэрэгтэй байна. Тэгээд одоо л ингээд нэгээ санаж байгаа, битгэрж байгаа. Тэгээд харилцаа жоохон ирээдүй одоо яах хэсэг нь тодорхойгүй байгаа. За тэгээд энэ нөхцөл байдлыг сайжруулах гэвэл ерөөсөө өөрийнхөө үн цэнийг мэд, өөрийгөө эдгээх, хангах, тэгээд нэг сүүдрийн ажил хийх тийм. Тэгээд тэгснээрээ ингэж энэ харилцаанд аюу их тийм ангаалт хэрэгтэй байгаа юм харилцаа байна.
жоохон би биендээ ингээ хугацаа өгөөд те өөрөө дээр ажиллаад өөрийгөө амгаасны дараа ерөнхийдөө энэ харилцаа буцаад энэ өөрчлөгдөх тал руугаа ороод ингээд явах нэ. Тэгээд өөрчлөгдөх тал руугаа гэдэг чинь мэдээж нөө трансформашн гэсэн карт руугаа ингээд орж байгаамаа. Тэгээд хоёрын маань харилцааны юун ч гэсэн тэ гол үгэн ч гэсэндээ хоёрын харилцаа ингээд илүү ингээд гүнзгийрч байна. За shadow work-ийн, хангаалтын, эдгэрн хийлийн гэж яриад байгаа чи ерөөсөө л хэдий чиний өөрийгөө одоо хамгааж хийлийн төдий чиний хүнтэй өөртөө тэр хэмжээгээр юм одоо гүнзгий холбогдно. Тэр хэмжээгээр бас бусдтай одоо гүнзгий холбоо тогтоох боломжтой байдаг байгаа. Тийм тэгэхээр л ингээд нэг юу гэдэг аюу гой хааны мөн гал халуун үе дээр амар гой ингээл гал авалцаж хайрлалцчаал тэгэл хүмүүс ч нөө яг энэ нөгөө нэг хэрэгтэй ажиллаа хийхгүй тэгэнгүүтээ за би энэ хүнд ингээ хайр болцсон юм байна ч гэдэг хүмүүсэл энэ хүн бит хоёрын хайр дуусчлаа гэд хүмүүс ерөнхийдөө ингээд хайчдаг тал байгаад байдаг. Тэнгүүд харилцаа ер нь яг хизэнээс эхэлт юм бэ гэх юм бол яг энэ үе шат одоо энэ үе шатанд ирээд тэгээд хин хинийхээ ингээд өөрийнхөө тэр дотроос би яагаад гэдэм би ямар шарахтай юм би яагаад юм гэдгийг илүү мэдээд тэрнийхаа дараа харилцаагаа ингээд гүнзгийрүүлэх энэ үе шатн дээрээ бол ер нь их хүмүүс хасаалдаг. Тийм. Тэгээд ингээ хамгийн сүүлд нэг заахгүй хайр бол одоо бүх зүйлийг ялан дийлээд бүгдийг ингээ хувиргах чадвартай гэд. Тэгээд ингэсний дараа бол хоёрын харилцаа бүр дараагийн шат руугаа бүр ингээ илүү гоё болоод явнаа гэсэн үг. За ерөнхийдөө ингээд хэлэх гээд ярих гэсэн зүйл маань бол энэ дээр л тэгэхээр л гараад ирлээ хэлээ гэсэн зүйл маань. За одоо хэдүүлээ астро шогаа хэд ерөнхийдөө уншлаад дуусгая. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн харилцааны хайр сэтгэлийн харилцааны одоогийн төлөв ямар байна вэ? За хойд занглаа жинлүүрийн ард 7-р гэр. За тэгэхээр энэ группийг сонгосон хүмүүс бол аль биесны харилцаатай хүмүүс байж магадгүй аюу одоо үерхэж байгаа, нөхөрлөж байгаа тий. Эсвэл ингээд гэр бүл болсон ч юм уу ийм хүмүүс байгаа. Харж байна. Яг зөвл жинлүүрийн ард маань бас 7-р гэрийг хариуцж идэг. Тэгэхээр бол яг ингээд бүр ингээд аль биесээр бүгд солилцсон ч юм уу эсвэл бүр яг ингээд гэрлэлтэд батлуулсан иймэрхүү хүмүүс бол аюу их байгаа харагдаж байна. Тэгээд энэ хүн бол ерөөсөө одоо юм тойрын гол карт ч гэсэн юм дэлхийн ертөнцийн одоо ертөнцөөс ирж байгаа мессеж гэдэг юм аюу тийм сүнслэг юм харилцаа юм шиг санагдаад байсан. Тэнгүүд энэ ялч ингээ очих хэвээр юм хүн байсан. Энэ үнтэйгээ байх хэвээр юм харилцаа гэж л харагдаж байна. Тэгээд тойрын харилцаа бол юм урт хугацаанд үргэлжлэх үз гэдэг түрүүнд потенциал дээр бас тэгж гарч ирсэн тий. За энэ харилцаа ийм харилцаа бол байна. За өөр ямар ордууд байна? За өхрийн орд. За энэ бас өхрийн орд гэж гарч ирсэн. За номын ордынхан өхөр ном жинлүүрийн ордынхан энэ группийг сонгосон байж болно. За тэгээд ордон таараагүй гэхдээ ингээ уншлан таарсан бол мэдээж хэцүүхэй тий. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлаа. Баяртай. Та нарт таазж байгаа л амжилт хүсье. Тэгээ миний одоо сугийг сонгож үздэгт маш их баярлаа гэж хэлмээр байна. За бүгдээрээ 2 дугаар группийнхнийхаа уншлагатаар орё. Та нар маань уншлагатаа тавтай морил. За та нар энэ ногоон чулууг за эсвэл энэ judgment card-ыг эсвэл энэ зүгээр л энэ tarot card-ыг сонгосон бол энэ та нарын уншлага. За хэдүүлээ уншлага яаж явахаа л жоохон тайлбарлая. За эхлээд 1-р хүн 2-р хүн буюу за энэ харилцаанд байгаа 2 хос юм аа тий байгаа байдал. За тэгээд энэ харилцааны яг одоогийн нөхцөл байдал тий энерги ерөн ямар хөө байна вэ? Энэ харилцааны үнэн байдал нь юу вэ? За тэгээд tarot card-аараа болохоор энэ харилцаа за ямар потенциалтай харилцаа вэ? Энэ харилцаанд ерөн цаг заваа ерөн ингээд зарцуулаад байх юм уу? Яах юм? Тэгээ дээрэс нь ямар хөө зөвлөгөө хэрэгтэй байна вэ гэдгийг бол tarot card-аараа хараад тэгээ нэмэлтээр нэг хэдэн oracle card-нууд бас татаад тэгээд ерөнхийдөө уншлага нь дууснаа. За хэдүүлээ юугаа 1-р хүний 2-р хүний нөхцөл
нөхцөл байдал ямар байна вэ? Хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа нь нэгдүгээр. За тэгээ 1-2 дугаар хүн аль нь ч та байж болно. Тэгээд сонсож байгаад те аль таарж байгаа юм та. Тэгээд нөгөө хүн нь бол нөгөө хүнийг таны нөгөө хүн те. За 1-р хүн. За 2-р хүнийг илэрхийлэх хүчийг харуулж үзлээ. 2-р хүн. За тэгээ энэ хүзэр сольж байгаа энэ процессыг бас ингээ зарим хүмүүс харах дургүй юм байлээ. Тэгээд дургүй байвал зүгээр л гэж юу ачиж болно те. Алгасаад тэр хэсгийг нь алгасаад гэх юм уу? Болж байгаа энэ хэсгийг нь алгасаад тэгэд үзэх боломжтой шүү. За 1-р хүнийг илэрхийлэх үзрийг харуулж үзлээ. За 1-р хүн. За 2-р хүнийг илэрхийлэх үзэр. За 1-р хүнийг илэрхийлэх үзэр. Би өөрөө ингээд яг ингэж хөзрөг гарч ирж байгааг харах айгуу дуртай байхгүй юу? За 2-р хүн. За одоо дахиад нэг хөзөрч юм утрлээ. За Оти. Өдөр тутагдсан. За 1-р хүнийг илэрхийлэх үзрийг харуулж үзлээч. Тарот картаар 1-р хүнийг илэрхийлэх үзрийг. Нэг за 2-р хүнийг илэрхийлэх үзэр. За энэ харилцааны одоогийн нөхцөл байдал, үнэн байдал юу вэ? За энэ харилцаа ямар харилцаа вэ? 2-р группийг сонгосон хүмүүсийн хасын харилцаа ямар харилцаа вэ? Үнэн байдлыг харуулж өгөөч. За 2-р группийг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа ямар харилцаа вэ? Өдрөдө гаргаад ирлээ. Тэгэлээ. Өдрөдө бүгдийн дээш нь харуулж ямар юм өдрөдө гараад ирв. Shadow. За бүгдээр уншлахтаа орё. За эхлээд 1-р хүнийг тайлбарлаад, тэгээ 2-р хүнийг тайлбарлаад, тэгээд ерөнхийдөө харилцааг нь тайлбарлаад явнаа. За 1-р хүнийг ингээд харахад болохоор за spiritual growth за энэ харагдчихна. 9-р гэр гэсэн үзэр гарч ирсэн. За spiritual growth. За тэгээд дээрэс нь honesty буюу одоо шудраг байдал. I can't always expect the truth from others, but I can expect it from myself гэсэн юм үзэр гарч ирсэн байна. За тэгээд judication буюу одоо шүүхийн карт. За тэгээд Ten of Pentacles буюу одоо гэр бүлийн хөзөр гарч иржээ. За тэгмүүд энэ хоёр хүний ингээд хөзөр нөхцөл байдлыг ингээд хараад хахад энэ хүмүүс маань одоо шууд утгаараа гэр бүл болсон хүмүүс байж магадгүй байвал харагдчихэв. Тийм. За тэгээд яг л энэ дээр ингээд хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээд хос болцоо айлуужаа ингээд альбесны болцоо юм шиг юм байдал ингээд харагддаг байхгүй юу? За тэгээд энэ 1-р хүний хувьд болохоор илүү одоо юм сүнслэг хүн байж магадгүй. Тийм илүү одоо сүнсний хөгжил нь явагдаж байгаа, одоо сүнсний сэрэлт гэж яриад байгаа тийм сүнсний сэрэлт нь явагдаж байгаа. За ийм хүмүүс байж магадгүй. За тэгээд
Дээрээс нь энэ хоёр хүн хоёулаа ер нь айгуу сүнслэг хүмүүс байгаа ч юм шиг надад санагдаж байна. Тэгээ яагаад гэх юм бол энэ одоо хоёр энэ дек гэх юм уу энэ хөдөрний өнгөн дандаа юм чернэл ягаан өнгө байгаа хгүй юу, энтиг өнгөнүүд ч гэдэг юм уу. Тэгэхээр бол энэ хүмүүсийн одоо 3 дугаар мэлмэ гэж ярьдаг шүү дээ. Тэр нь айгуу нэгцэн. Эсвэл тэр одоо мэлмэгээ нээх боломжтой, чадвартай ч юм уу, зүүн совин өндөртэй. За ийм хүмүүс байна. За тэгээд энэ харилцаанд одоогийн нөхцөл байдалд бол ингээд харилцаа жоохон ингээд юу байж магадгүй. Ингээ голын ингээ картуудыг харангууд ингээ жоохон ажил карьердээ илүү анхаарч байгаа. Тэгээд ингээ дээрэс нь ингээ shadow-г гараад ирсэн. Тэгээд дээрэс нь acceptance is the key to inner peace. At times we must accept things as they are. There is no point to trying to change there which is beyond our control гэдэг таахгүй. Тэгэхээр энэ харилцаа одоо ингээ shadow гэдэг зүйлийг би энийг ер нь шууд харилцааных нь нөхцөл байдлыг тайлбарлаад тэнгүүтээ ингээд яриад явах нь зүгээр юм байна. Тэгэхгүй болохоор шууд ингээд ярихаар жоохон сонирм болчих юм байна гэж бодлоо. За тэгэнгүүт за энэ харилцаа бол яг одоо юм бас юм өмнөх групптэй ажиллахын ерөөхдөө shadow work гэж яриад байдаг. Сүүтрийн ажил гэх юм уу? Тим зүйл ингээд хийж байгаа. Эсвэл яг ингээд харилцаан дээр жоохон юм давах хэвээр даваа ирсэн байгаа ч юм уу, ийм үе бол байна. Тийм. За тэгээд дээрэс нь энэ нөхцөл энэ үеийг бас ингээд зүгээр ингээд хөлөнд зөвшөөрөх хэрэгтэй. За ингээд хөлөнд зөвшөөрснөөр юу яана? Inner peace буюу одоо хүн дотоод хамраа амгалангаа олно. Зарим үед бид нэр зүгээр л одоо байгаа зүйлсээ байгаар ингээд хүлээж авах нь ингээд чухал байт юм аа. Тэгээд бид нар ингээд бидний ингээд контролдож чадахгүй те удирдах чадахгүй тэр зүйлсүүдийг ингээд контролдох гоод удирдах гад байвал одоо тэр нь ямар ч хэрэггүй зүгээр л тэрийг ингээд байгаар нь ингээд хүлээгээд авчих ингээд хэрэгтэй. Ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн бол бас тэр өөрчлөлийг хүлээж авах ч юм уу. Тэр нь өөрөө маш ингээд чухал байдгаа. Харилцааны яг тэр үе шатн дээр ирсэн байна. Тэгээд дээрэс нь энэ харилцаанд илүү одоо юм романс, хайр одоо гэхээсээ илүү одоо карьер, мөнгө төгрөгөн дээр илүү анхаарч байгаа ч юм уу. Ийм байдал харагдаж байна. Тэгээд дээрээс нь өмнөх групптэй ажиллан юу байна? Урт хугацааны харилцаа бүр гэр бүл болцсон байгаа ч юм уу. Ийм нэрийг бол надад харагдаж байна. Эсвэл зүгээр нилээдгүй одоо ингээд хамт амьдардаг хүмүүс бас байж болно шүү дээ. Эсвэл гэрлээгүй маа гэхэд те хамт амьдардаг, санхүү мөнгө нэгтэй ч юм уу те. Тийм хамттай юмнуудаа төлж мөлдөг ч юм уу. За иймэрхүү харилцаа байна. За тэгээ энэ эхний хүнийг ингээд харах юм бол энэ харилцааг бол ингээд охлын ирээдүг бол энэ хүн ингээд хардаг. Тийм энэ хүн. Тэгээ дээрэс нь энэ харилцааныхаа одоо ингээд сүнслэг байдлынхаа хажуугаар энэ харилцааныхаа одоо санхүү мөнгө эсвэл ингээд гэр бүл бол те энэ гэр бүлийнхаа ингээд мөнгө төгрөг тиймэрхүү зүйлс дээр нь элбэг хангалуун байдал дээр нь маш их анхаардаг. Тэгээ дээрэс нь энэ хүн маш юм одоо үнэнч төрлийн үнэн байдаг те. Ийм хүн байна. Эхний энэ хүн бол за 2 дахь хүнийг ингээд харангууд Hurt and Heal буюу Хайрон гэж уншдаг лөө те. Ийм одоо астрологийн одоо од ч юм уу ийм юм байдаг. За энэ болохоор хүний ерөнхийдөө шархыг ингээд илэрхийлж байдаг. За тэгээд энэ хүн шархнаасаа ингээд дахиж ингээд идэх хэрэгтэй те. Тэр байдлыг бол ингээд илэрхийлж байдаг. За тэгээд дээрэс нь баланс гэсэн карт гарч ирсэн. За I bring a state of perfect harmony into my world and I do so without judgment гэсэн үг гарч ирсэн. За тэгэхээр энэ харилцааны юу тал нь илүү эмгтээдлэг тал нь бас энэ 2 дугаар хүн байж магадгүй санагдлаа. За тэгээд энэ хүн харилцаанд илүү одоо юм баланстай байдлыг ингэж авч үлдэх гэж аюу хичээж байгаа. Тэгээд дээрэс нь энэ хүн одоо энэ харилцаанд орсноороо ерөнхийдөө өөрийнхөө shadow те яг шарах сорвтой байдлууд нэгээ сэтэрсэн ч юм уу эннээсээ ангаагдах гэж маш их хичээж байгаа. Тийм дотоод ингээ хүнтэйгээ аюу их ярилцж байгаа. Аюу их дотоод руугаа өнгөсөн. Тэгээд энэ харилцаагаа бас ингээд авч үлдэхийг маш их хичээж байгаа бас байдал энэ хүнээс л харагдаж байна. Тэхийн тулд ингээ өөрийнхөө сүдэртэй талтай ажиллаад өөрийгөө амгаах гэж маш их хичээж байгаа. Ийм хүн байвал харагдаж байна. Тэгээд ингээд ганцаараа ингээд
ерөнхийдөө айгүй их бодол болдог ч юм уу те энэ хүн тэгээл ингээл айгүй их өдрийн тэмдэглэлээр тэр бичдэг. Тэгээ энэ хүний бас ингээ хажууд нь айгүй их хол юм сахиусан тэмрүүд байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүн хэдий ч ингээд өөрийгөө бичиж те өөрийнхөө дотоод бодол одоо санааг ингээд цааснаар буулгана төдий чиний ингээд юм одоо идэгдэг төрлийн юм хүн байж бас магадгүй байгаа л харагдчихээн. Тэгээд ерөнхийдөө энэ хүний зүгээс бол бүр маш их юм одоо өөрийн ангаалт явагдаж байгаа. За тэгээд энэ ангаалт нь бас ингэж явагдаж байгаа шалтгаан нь энэ хүний сүнсний сэрэлттэй холбоотой ч юм уу те. Тэгээд энэ хоёр хүн ингээд сүнсний төвшөндөө иймэрхүү юм хийгээд хахаар харилцаа нь ингээд цаашаа ингээд цаашаа нэмж наашаа харилцаа нь ингээд автоматар ингээд юу болсон өөрчлөгдсөн гэх юм уу. Тийм. Тэгээ илүү ингээд харилцаа нь ингээд гүн гүнзгий болох энэ шат руугаа бас ингээд явж байгаа. Тийм тэгээд энэ нөхцөл байдал одоо ингээд хин хиннээсээ ингээд энэ хоёр хүн хамт байгаа ч гэсэндээ ингээд хол байгаа юм шиг юм мэдрэмжтэй байж болно. Тийм. Тэг санагдаж байгаа. Яагаад гэвэл энэ хоёр хүн хоёулаа ингээд өөрийнхөө сүнстэй ажиллаж байгаа хүмүүс байгаа байхгүй ангаалт идэгрэлтэй хийж байгаа. Тэг тэр үед ингээд хосууд ингээд жоохон холтцсон юм шиг санагдаад байдаг. Ингээд жоохон харилцаа ингээд хар бараан ч юм шиг. Тэг илүү ингээд нөгөө хүн ингээд нэгнийгээ тоохгүй байгаа ч юм шиг те. Тэгтэл энэ хоёр хүн хоёулаа ингээд тийм биш байгаа байхгүй те. Гол шалтгаан нь ерөөсөө энэ сүнсний сэрэлттэй энэ идэгрэл ангаалттай холбоотой байна гэдэл харагдаж байна. За нөхцөл байдал нэг иймэрхүү байна. За одоо энэ харилцааны ирээдүйн потенциал ямар байна вэ? Ямар потенциал ирээдүйтэй харилцаа вэ? Хоёрдугаар группыг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа ямар потенциалтай харилцаа вэ? За энэ харилцаа бол одоо жоохон юм тодорхойгүй байгаа ч юм шиг тий. За ийм байгаа байдалтай бол байна. За тэгээ энэ байдал удаа үргэлжлэхгүй. За тэгээд энэ хүмүүс бол ингээд дундаасаа олон үр хүүхдүүдтэй тэгээ аюу олон олуулаа тийм гэр бүлийн им хөзрүүд гарч ирээд байгаа хгүй. Тэгээ энэ ч бас ингээд гоё ихнэр нөхрөөд тий. Им хөзрүүд гарч ирж байна. Тэгэхээр бол энэ хүмүүс бол за гэрлээгүй тий хамт амьдарч байгаа хүмүүс байгаа бол эсвэл өөрөө ирэх байгаа хүмүүс байж болно тий. За энэ хүмүүс бол одоо юм гэрлэх хамтын амьдрал зохиох, гэр бүл болох хэмжээний хүмүүс бол айгүй энэ группыг сонгосон байна. За тэгээд хүн ер нь бол ингээд хинт ч ингээд татагдаад ингээд гоё ингээ honeymoon phase өнгөрүүлээд ингээ гоё байж болдог. За тэгээд ямар хүмүүстэй ингээд цаашаага амьдралаа холботын, цаашаага илүү гоё ингээ хөгжөөд явд юм бэ гэх юм бол сүнсний холбоотой хүмүүстэй гэл тэгж өгчөж урт хугацаан одоо харилцааг бол бий болгох боломжтой байдгаа. Тэгэхээр бол энэ группийн хүмүүсийн хувьд бол яалтчгүй юм сүнсний холбоотой юм хүмүүс байна. За soulmate-үүд, за ихэр дөлүүд энэ төр байх боломжтой тий. Тэгээ ерөнхий уншлахаар бол иймэрхүү юмнуудыг бол яг 100% хэлэхэд бол аюу хэцүүтэй. Тэгтээ бол тийм одоо потенциалтай харилцаа байна гэж бол би хэлж чадхаар байна. Тэгээ дундаасаа маш олон гоё хүүхдүүдтэй болоод өнөр өтгөн болоод амжилттай энэ харилцаагаа авч явах тий. Тэгээд энэ харилцаанд янз бүрийн асуудал гарч ирсэн ч гэсэндээ тэрийг даван туулж чадахгүй. За ийм харилцаа бол байна. Маш гоё юм бие махбодын хувьд ийм одоо юу те зохицолтой тэг дээрээс нь нэгэндээ маш юм халамжтай сайхан ихнэр нөхөрч болох боломжтой те. Ерөөс аягүй гоё юм гоё олон ингээл хоёр хосын зургнууд тэгэл ингээл харангуул бахан олон хүүхдүүд энэ төр ингээл харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр бол энэ харилцаа бол биеийн нэг ирээдүйтэй потенциалтай нэлээд юм өндөр түвшний харилцаа гэж бол хэлэхээр байна. За тэгээд энэ харилцаан дээр та нэг зөвлөгөө авчих уу? Тийм зөвлөгөө яг одоогийн нөхцөл байдал жоох нэг иймэрхүү байгаа шүү дээ. Шайд мэдээ сүйдэр мөдөртэй тал нэрсэн. За энэ харилцаан дээр ямар зөвлөгөө
хэрэгтэй байна вэ? Зөвлөгөө. Группийг сонгосон хүмүүс зөвлөгөө өгөөч. За зөвлөгөө л айгу тодорхой ойлгомжтой гарч ирлээ. Temperance, 3 of Cups, 6 of Cups, Swords гэд. За тэгэнгүүт энэ нэг одоо нэг сүүдэр гэж яриад байгаа шүү дээ. За энэ сүүдэртэй үе ингээд төгсөж байна, дуусж байна. Та хоёр маань энэ үе амжилтад даван туулсан. Одоо ингээ гой гэрэл гээ ингээ ярьж байна. Ингээ бидний ингээ дагаад яваад байгаарэ гэл ингээ сахиусан тэнгэрүү сахиуснууд нь ингээ дагуулад явж байгаа юм байна. Тэгэхээр бол битээ санаа зов. Тэгээ удахгүй ингээ тоор маань гой им баяр ёслол тэмдэглээд ингээ хамтдаа гой аз жаргалтай цагийг өнгөрүүлээд гой юм өөртөө хүрээлэлтэй те найз нөхдөд ч юм уу. Ингээ гой байна. Тэгээд энэ харилцаанд та хоёр бол ингээ гой нэг ингээ гой балансжуулдаг, тогтворжуулдаг, тэнцвэржүүлдэг ийм гой хосууд байна. Тэн дээр ингээл дандаа л нэг гой юм хоёр хос байгаа байхгүй. Тийм тэгээд гой нэгнтэй гой ингээд гой хоол идээд вайн уугаад гой ингээд ярилцаарэ тий. Тийм та хоёрын ингээд хамгийн хэцүү энэ одоо хар бараа үеэ ингээд гой дуусгаж байна. Одоо ингээд гой ирээдүй гой гэрэлтэй ирээдүй ингээд ирж байна. Та хоёр маань өдрийн ажиллаа сайхан хийсэн. Одоо ингээд дандаа гой юм жаргалтай, баяр баясгалтай, баяр хөөртэй ийм үе нэрнэ гэж байна. Зөвлөгөөч гэдэг баг юм зүгээр илүү ихтгэл найдвар өгдөг очим шиг те. Нэгт зөвлөгөөч амаарч нэг санагдахгүйсэн. Ийм өдрүүд бол гарч ирлээ. За энэ 20 дугаар группийн одоо хос нь юу гэж дамжуулж байна вэ? Хүссэн үг нь юу вэ? 20 дугаар группийнхны хосын түн дамжуулж байгаа эхлэх хүссэн үг нь юу вэ? За тэгж юм л та юу цаг хугацаа яг ингээд цаг хугацаа таараагүй маа. Тэгээ би ингээд бүх зүйлийг балсан гэдгийг мэдэж байна. Тэгээ чиний хажууд байхад би яг ингээд юу яаж байгаа юм шиг те. Intoxicating гэдэг чинь эрүүлж байгаа юм шиг гэх юм уу? Одоо чиний хажууд байхад л ерөнхийдөө маш юм healing байдгаа, гоё ингээд идэрж байгаа, хамгааж байгаа юм шиг, хамгаагдж байгаа юм шиг юм гоё мэдрэмж авдаг. За тэгээд би ингээд бас чи намайг орхиж байгаа юм шиг бас ингээд мэдрэмж төрөөд байсан ингээд гэж. Тэгээд энэ хүн жоох ингээд одоо ингээд хоёр тал ингээд reserved буюу ингээд өөрөө өөртөө ингээд энерги зарцуулаад байгаа энэ байдал нь жоохон тийм одоо санагдуулсан байж магадгүй тий. Түрүүнд би бас ярьсан. Тийм яг тэр зүйлсүүд маань гарч ирж байна. За энэ харилцаа ямар харилцаа вэ? 20 дугаар группийнхны харилцаанд юу болоод байна вэ? За twin flames гэнэ. Ихэр төлөвлөд за ялцчгүй юм бол өндөр түвшний сүнсний харилцаатай хүмүүс гэж хэлсэн тий. Гол гарч ирж байна хамгийн түрүүнд. Ихэр төлөвлөд за тийм ээ нүү ялцчгүй одоо юм нэгээ гоё ингээ комплимент тэ нэгэндээ юм төгс таардаг нэгнийхээ дутууд нөхдөг нэг нь маш эмэгтэйлэг нөгөөдг нь айгүй эрэгтэйлэг тэгээд ийм байснараа нэгдснээрээ би бинийгээ балансжуулдаг за ийм хосууд байна. За тэгээд энэ харилцааг ингээд юу яаж байгаа тийм энэ харилцаанд маш их хичээл зүтгэл гаргаж байгаа хоёр талаас ингээд хичээхийг хүсэж байгаа тэгээд харилцааг ингээд сайжруулахыг хүсэж байгаа. За тэгээд дээрэс нь өөртөө одоо эдгэж байгаа, хамгааж байгаа, shadow work дээр өдрийн ажил хийж байгаа. За энэ одоо ийм байдал ийм байна. Тэгээд энэ хүмүүс маань нилээдгүй юм одоо цаг хугацаа хамтдаа өнгөрөөсөн ийм гоё зураг мурагтай те хамтдаа ийм гоё аялал ч юм уу хамтдаа бүтээсэн дурсамж айгүй их нандиндаг, хайрладаг ийм байдал бол харагдаж байна. Яалтчгүй айгүй тийм энэ сүнслэг тэгэл ерөөсөө twin flame харилцаа гэвэл тэгэл сүнслэг байдал, сүнсний сэрэлт, тэгэл идэгрэл дангаалт гэж яваад
явцдаг. Тэгээд айгүй их нэг энэ хоёр хүн ч гэсэндээ ингээд харахад маш юм зүүн совинтай ийм хүмүүс байгаад байсан тий. Тэгэхээр бол ийм байна. Тий. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү хүмүүс л ийм төвлөл юм харилцаанд бол байж чаддаг. Ийм сүнслэг хүмүүс гэх юм уу. Тэгээд тиймэрхүү биш хүмүүс бол зүгээр л бараг тэрийгээ тийм флейм хэрдүүл гэдгээ ойлгоч чадахгүй мэдчих чадахгүй бараг тэгээ салаад явах ч юм уу. Тэгээд тийм тохиолдлууд бол бас байдаг. Энэ харилцаанд ийм харилцааг бүтээхийн тулд ер нь бол хоёр талаас хоёулаа маш их юм одоо хичээл зүтгэл гаргаж shadow work хийж дээ сүүтрийн ажил хийж бол энэ харилцаа бүтдэг юм байдаг. За ямар их юм ярьж ба. За ингээд тэгэл астра шагаад өнөөдөр уншлага дуусгая. За 20 дугаар группийг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа ямар харилцаа байна вэ? За дахиад өмнөх групп төр бас энэ North буюу одоо хойд зангилаа гарч ирсэн байхгүй. За тэгээд 6 дугаар гээд за тэгээд арсланы ард гэсэн карт гарч ирсэн байна. За тэгэхээр энэ харилцаа бол яалчгүй одоо юм сахиус тэнгэрийн одоо сахиуснуудын одоо ертөнцийн тийм юм зааварчилгаатай яг ингээл учрах ёстой хүн учирсан ийм харилцаа байна. Тийм юм сүнсний тийм хамт байх ёстой, учрах ёстой байсан хүмүүс. За тэгээд энэ хүнтэй байхдаа хоёр ингээд гоё юм гялалзах юм одоо хувь тавилантай гэх юм уу. Нэгнийхээ ингээд ертөнц одоо талент хүний нэг өөрийн авьяас бэлэг гэж байдаг штэ. Тэгээд тэрийг нь гоё ингээд гаргаж ирэх тусдаа ингээд гялалзах юм хүмүүс байна. Хамтдаа байснараа. За тэгээд дээрээс нь 6 дугаар гэр гэж юм. Тэгэхээр өдөр тутмын амьдралыг илтгэждэг тий. Тэгэхээр энэ харилцаа ингээд өдөр тутамдаа хамт байх ч юм уу тий. Тэг өдөр тутмын юм одоо routine юм хэм маяг ч юм уу энэ харилцааны аягүй чухал ч юм уу тий. Ийм байдал харагдаж байна. Юмд бас ингээ айгүй тууштай байдлыг бас ингээ илэрхийлж байгаа. Тууштай өдөр тутам ингээ байнга өөрөө өөртөө харилцааг тэгээ өөрөө өөртөө ингээд зүлэгж яахан тий. Энэ харилцаа улам гоё юм том руу нарна ингээ авч явах. Тэгээ дээрэс нь хой зангилал ерөөсөө сүнсний зарилгыг илэрхийлж байгаа. Тэгэхээр бол яалтчгүй хамт байх хэрэгтэй зайтай би бинийгээ сонгосон юм сүнснүүд байна. За тэгээ уншлах нь таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд бүгдэнд нь наасж байгаа л амжилт хүсье. Миний сувгийг сонгож одоо үздэг та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баярлалаа. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтамаар л за та нар маань энэ хар өнгийн чулууг за эсвэл энэ 8-ын зоостой хөдрийг за эсвэл зүгээр л энэ цэнхэр юу гэдэг тарот картыг сонгосон бол ингээд та нарын группээ за хэдүүлээ энэ удаагийн хайр дурлалын мэргээ яаж явуулах вэ гэх юм бол за 1-р хүн 2-р хүн буюу одоо таны хос болон та за энэ хоёрын аль нь та уншиж байгаа хүн байж болно сонсож байгаа хүн байж болно за тэгээд энэ одоогийн нөхцөл байдалтай энерги ямар хөө байна тэгээд хоёрын харилцааны одоогийн нөхцөл байдал энерги ямар хөө байна гэж хараад за тэгээд тарот картаараа болохоор энэ харилцаа ерөн потенциалтай харилцаа юм уу энэ ерөн ямар харилцаа юм бэ те хичээл зүтгэл гаргах хэрэгтэй юм уу гэсэн одоо иймэрхүү байдлыг нь харуулаад тэгээд ерөнхийдөө шаардлагатай бол зөвлөгөө карттаад за ерөнхийдөө иймэрхүү маягаар уншлага явагдана. За хэдүүлээ хөзрүүдэ гаргаж ирээ 1-р хүн 2-р хүн гэж гаргаж ирээд тэгээд тэ харилцааны байдлыг гаргаж ирнэ гэсэн тэ. За тэгээд энэ хөзөр ингээ хальж байгаа үйл явцыг алгасхыг хүсчихвэл зүгээр ингээд алгасчих болно тэ. Тийм би болохоор өөрөө яг ингээд хөзрөө ингэж гаргаж ирж байгааг ингэж харж байгаа. Тэгээд ерөөдөө тайлбарлаж явуулдгаа. Мэргээ. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн 1-р хүнийг илэрхийлэх үзрийг харуулж туслаач. 1-р хүнийг илэрхийлэх үзэр. За 2 дугаар хүнийг илэрхийлэх үзрийг харъя. За 1-р хүнийг илэрхийлэх үзрийг харъя. За 2 дугаар хүнийг хүн
нэгдүгээр хүнийг илэрхийлэх утгаар хоёрдугаар хүнийг илэрхийлэх утгаар нэгдүгээр хүнийг илэрхийлэх утгаар За энэ харилцааг илэрхийлэх утгаар 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн харилцааг илэрхийлэх утгаар харилцааг илэрхийлэх. Гуравдугаар группыг сонгосон хүмүүсийн харилцааг илэрхийлэх. За хэдүүлээ бүгдээрээ зүйтэй гаргаж ирье. За өнөөдөр бүгдээрээ ер нь энэ нэгдүгээр хүмүүс дандаа юм эргэтэйлэг нэрхтэй байна. 3 групп гуруулаа. Тэгээ энэ юу нь болохоор хоёрдугаар хүн дандаа эмгтээлэг нэрхтэй байгаад байна. Аюусан сонирхолтой. Deep in your heart you already know what the answer is to what is right. За хэдүүлээ нөхцөл байдлыг ерөнхийдөө харъя. За тэгэнгүүт за энэ хоёр хүн бол юу байна тэгээд deep in шууд ингээ харилцаанаас нэглээд явъя тий. За deep in your heart you already know the answer to what feels right. За тэгэхээр за энэ уншлагыг сонсож байгаа хүн бол энэ хүндээ сэтгэлтэй, энэ хүн өөртөө сэтгэлтэй. За бид хоёрын дунд ямар нэгэн одоо зүйл болоод байна гэдгийг бол мэдж байгаа юм шиг байна. За тэгээд өмнөх хоёр групптэй харьцуулах юм бол энэ группийн хүмүүс илүү харилцааны их үе шатн дээр явж байгаа. Би бинийгээ таньж мэдж байгаа. За ер нь нэг тийм ингээд мэдрэмж төрсэн chemistry дөнгөж аягүй их байж байгаа тий. Ийм одоо хүмүүс байх шиг байна. За тэгээд Wessel буюу одоо ийм биеийн зураг гэдэр гараад ирсэн. Тэгэхээр маш ийм одоо бие махбодын хүчтэй таталцал өндөртэй. За ийм харилцаа байна. Тэгэхээр бол би энийг бол харилцааны их үе болов гэж бол харж байна. Тийм. Эсвэл зүгээр л одоо бас ингээд урт хугацааны хүмүүс байгаа бол зүгээр харилцааны яг одоогоор л тий. Ерөөсөө ингээд зогсонго болсон ч юм уу, гацанго болсон ч юм уу ийм зүйл бол алгаа харилцаа гоё явж байна гэж л харагдаж байна. Харилцааны ерөнхий энерги бол гоё байна. Нөгөө хоёр групп маань бол арай жоохон өөр байсан тий илүү. Тийм илүү нөгөө shadow work руугаа яваад исэн бол энэ дээр бол өөр байна. Харилцаа гоё байна гэж л би хэлэхээр нь. За тэгээд нэгдүгээр хүнийг харангуут за энэ хүн бол яг эргэтэйлэг энергийг агуулж байгаа хүн байна. Хүчтэй хоньны орттой хүн байж магадгүй те хүчтэй удирдагч, манлайлагч. За тэгээд cardinal буюу cardinal sign-ыг болох одоо хонь мэлхий, жинлүүр, материал ордны хүн байж болно. Тэгээд дээрэс нь аюу хоньны ордны хүмүүс placement-тэй эсвэл одоо ийм хүн байж магадгүй. За тэгээд энэ хүн бол нэгдүгээр хүн бол энэ хүнтэй байгаа энэ харилцаагаа бол ер нь бол яг л уулзах ёстой хүн маань мөн гэдгийг бол ингээ мэдэрж байгаа бас ийм байдал харагдаж байна. I am attracted to those people who serve my higher good гэд. Тэгээ энэ хүн ингээд бас ерөөсөө л өөрөө л одоо ингэж татагдаагүй бол гэх юм уу өөрөө яг ингээл тийм мэдрэмж аваагүй бол бас ингээ харилцаа эхлүүлдэггүй байх төрлийн ийм хүн байна. Тэгээд ямар нэгэн хүн өөрт нь таалагдтаа бол тэр хүний араас явдаг pursue хийх буюу одоо ингээд хөөцөлддөг те ийм хүн байна. Тэгэхээр бол энэ хүн бол ийм одоо хөнгөнч гэдэг юм уу ийм хүн бол биш ээ гэсэн ямар нэгэн тийм харж байгаа те үнэхээр яг ингээл татагдсан тэр хүн рүүгээ л үйлдэл хийдэг төрлийн ийм хүн байна. Нилээдгүй юм нухацтай байрын тэг маш ийм одоо юу хүн байна. Бие даасан те ийм айгу хүчрхэг энергитэй хүн бол нэг төр хүн байна. За хоёрдугаар хүнийг ингээд харангууд хоёрдугаар хүн илүү одоо
юу хүн баахгүй илүү зөөлөн юм эмэгтэйлэг энергитэй хүн байна. Тэгээд хөдөрөн ч гэсэндээ Queen of Swords-оор ингээ гарч ирсэн. За тэглээгээд бас нэг тийм айхтар бүр нилээдгүй юм зөөлөн одоо тийм эмэгтэйлэг энерги биш. Бас айгүй тийм одоо энэ яг хатны сэлэм хөдөр бол одоо бусад хатны хөдрүүдийнхаа дунд бол хамгийн юм одоо эргэтэлэгтэй бол ингээ орж идэг. Жинлүүрийн ордны хүн байж болно. Тийм эсвэл бусад агаар ордны махбодтой. Тэгээ ийм хүмүүс эсвэл одоо хумхай орд ч юм уу те. За тэгээ энэ хүний илэрхийлэх үзэр нь болохоор төсөөлөл буюу imagination гэсэн үзэр гарч ирсэн. I embrace and nourish the creative aspect of my mind гэхээр энэ хүн бол маш юм одоо creative бүтээлчтэй яг л нөгөө эмгтээлэг энергитэй юм хүн байна. Маш гоё ингээд юмыг манифест хийх чадвар өндөртэй ийм хүн байна. Тийм тэгээд энэ хүнд ийм одоо ялгаатай гэх юм бол айгуу тийм юмд ингээд тууштай ханддаг, маш юм үнэнч байдаг. Тэгээд ийм доктортой энергитэй ийм хүн байна энэ хүн. Одоо үхэр арслан хилэнц тэгээд хумхай ордныхан байж болох үсттэй. Ийм хүн байна. Тэгээд дээрэс нь энэ хүн маш юм азтай хүн байна. Тийм тэгээд Sudden World гэсэн юм гоё карт гарч ирсэн. Тэгэхээр энэ хүний амьдралын одоо маш юм азтай үе нэрж байгаа ч юм уу тийм. Маш их мөнгө төгрөг энэ хүн рүү ирж байгаа ч юм уу. Ийм байдал харагдаж байна. Тэгээд энэ хүн өөрөө аюу гой манифест хийж чадвартай гэдгсэн шүү дээ. Тэгээд өөрөө маш юм одоо хүмүүст ингээ хилээц гараа зөв хүчтэй тавьж чаддаг. Өөрийнхөө одоо ингээ хүчрэг хувилбарыг ингээ бий болгож байгаа. Би болгосон тий. Тэгээ үүнийхээ ачаар ингээд гоё өөрийнхөө энерги урсгалыг гэсэндээ маш гоё ингээд цэвэрхэн байлгадаг. Тэгээд ерөөсөө бодлын хүч юу гэдэм тиймэрхүү зүйлсүүдийг айгүй их мэддэг ийм хүн байна. Тэгээ энэ хоёр хүн бол хоёулаа бүр яг өөрсдийнхөө байж болох тий яг юм дээд биетэйгээ холбогдсон ч гэдэг юм уу. Иймэрхүү хүчрэг хүмүүс, хүчрэг хоёр хос байгаа л харагдаж байна. Маш хүчрэг хоёр хүн ингээд хос болжээ гэж харагдаж байна. За тэгээд хэдүүлээ. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна. За энэ харилцаа ямар потенциалтай ирээдүйдтэй харилцаа вэ гэдгийг харъя. За 3 дахь группыг сонгосон хүмүүсийн одоо хосын харилцаа нь ямар потенциалтай харилцаа вэ? За энэ харилцаанаас маш их зүйл сурах за ийм харилцаа байна. Энэ хоёр хүн эхэндээ аягүй их юм муудалцдаг ч юм уу те слайг жоох юм зөрчилтэй байдаг ийм харилцаа байж магадгүй. Энэ талын хүнтэй илүү одоо юу гэдэг зөрүүт ч юм уу энэ болохоор аягүй өөрөөр ч юм уу те энийг ийм хоёр хүнтэй хоёлаа аягүй тийм хүчтэй ийм зан чанартай учраас жоох юм тиймэрхүү хоёр хүн чинь жоох юм одоо конфликт буюу тэ харилцаанд жоохон ингээ асуудал үүсгэж байдаг юм тал байдаг. За тиймэрхүү асуудал ингээд гарч ирснээр за тэр асуудлууд нь ингээ юунд хүргэх вэ гэх юм бол явсаар агаад та хоёр ерөөсөө хин нэг нь өөрийнхөө авяас чадрыг нэ. За нөгөөх нь болохоор маш гоё юм ээж болох байдал харагдаж байна. Одоо ээж эхнэр тэ маш гоё юм эмэгтэйлэг өөрийнхөө одоо юг үнцнийг мэддэг өөрийнхөө эд баялыг бүтээдэг. За нөгөөх нь болохоор одоо юу гэдгийг шүлэг бичдэг байна уу, дуу бичдэг байна уу, эсвэл ингээд зураг зурдаг байна уу, ямар нэгэн юм гоё авьяасаа ингээд нээж илрүүлэх нэ. Энэ харилцааны үр дүнд илүү одоо ингээд өөрийгөө олж байгаа байдал ингээд харагдаад байна шүү дээ. Ингэж одоо ингээд конфликт гарч ирсний үндсэн дээр ийм зүйлсүүд рүү хөтлөх нэ.
Тэгээ дээрэс нь энэ харилцаа та хоёр бүр ингээд одоо хамтдаа гадаад орн руу явах ч юм уу. Тэгээ ер нь ингээд бодож санаж байгаа бүх зүйлээ ингээд бараг ингээд юу ах. Тэгвэл бүтээж чадах ийм харилцаа бол байна. Тэгэхээр бол нэлээдгүй потенциалтай харилцаа гэж бол харж байна. Тэгээ би бинийгээ энэ хоёр хүн харилцаанд байснаа дандаа л нэг одоо ингээд ер нь харилцаа нь ингээд маргалдаан ийм одоо асуудал байна гэдэг чинь тэр харилцаа ингээд цаашаа хөгжих гээд байна л гэсэн үг. Тэгээ хөгжих боломжтой харилцаа л гэсэн үг. Харин ч тэгэл хоёр тал ингээд дуугаа ураагаал юу гэдэг ингээд эсвэл ингээд зөвөр л нэг харахаар ингээд юу ч бодогдохгүй байвал баг тэр чинь асуудалтай ч юм шиг тийм байдаг. Тэгээ энэ хоёр хүний хувьд бол ингээд одоо би бинтэйгээ анхандаа жоохон ингэдэг байж магадгүй. Тэгээ сүүл рүүгээ би бинийгээ одоо ерөөсөө л ингээд сайн хөлбрийг л бий болох гээд яваад байдаг. Ийм гоё харилцаа байна. Тэгээ маш их зүйлийг ч энэ хүнтэйгээ одоо маш гоё юм аяллаар явж магаад дэлхийгийн карт гарч ирсэн. Тэгээ 301 зүйл надад бол яалтчгүй л ингээд гоё дэлхийгээр ингээ аялаад явж байгаа хоёр бас энэ дүр зураг эсвэл ингээ гадаад очиж амьдарч үзэх ч юм уу ийм потенциалтай хүмүүс л байгаа л харагдаж байна. За энэ харилцаан дээр за юучсныг хэдэн зөвлөгөө картуудад ч үзье. Жоох юм юутай байгаад байна тий. Зөвлөгөө. Энэ харилцаан дээр зөвлөгөө юу байна? За зөвлөгөө гэх юм бол ерөөсөө энэ бас 5 аяг гарч ирсэн. 5-ын энерги аягүй их байна. Тэгэхээр энэ хоёр хүний харилцаанд ерөнхийдөө одоо юм өөрчлөлтүүд бол маш их эрчимтэй үйл явагдах байхаа. За тэгээд энэ өөрчлөлтүүдийг яаж таван туулах вэ гэх юм бол ерөөсөө л стратеги боловсруулах. Тийм за одоо ингэн тэг эрэгтэй тал нь аягүй их одоо ингээ харилцаагаа ингээд удирдах чиглүүлж авч явах нь маш чухал энэ харилцаанд. Тэгээ эрэгтэйгээрээ удирдуулахыг зөвшөөрөх нь бас эмэгтэй нь. Тэгээд аль талдаа гэр бүлийн одоо халуун дулаан уур амьсгалыг юу ах бүрдүүлэх тэрэн дээрээ гэр бүлээ нэгт тавих ч юм уу. За иймэрхүү зүйлсүүд бол чухал байна. Гэхдээ би бол энэ хоёр хүнийг бол яг одоо бол гэр бүл болсон энэ төр гэж бол харахгүй байна тийм. Ер нь цаашдаа энэ харилцаа бол потенциалтай харилцаа байна. Тэгээд хэрвээ гэр бүлийн төр болохоор бол ер нь бол энэ зөвлөгөөг дагаад явхад бол зүгээрээ гэж бол би тайлна. За тэгээд энэ 3 дугаар группыг сонгосон хүний одоо хосно түнд юу гэж ямар үг дамжуулахыг хүсэж байна гэдгийг тийм өмнөх 2 группыг бодвол харьцангуй шал өөр энергитэй групп байна. Энэ хоёр 3 дугаар группийн сонгосон хүний хосон түнд юу ч хэлмээр байна вэ? За чивэл миний амьдралын одоо хамгийн одоо сайхан зүйлээ гэсэн мэн. Тэгээд би хэсэг хугацаанд өөрийгөө жоохон алдсан. Тэгээд би тэр үедээ ингээд чамайг арай дээр тэгээд чамтай арай дээр хандсан ч болоосоо гэж би жоохон ингэж харамсдгаа гэсэн мэн. Тэгээд би дахиад тэр мэдрэмжийг мэдэрмээр байна гэтгсэн мэн. За тэгэхээр энэ хүн бол таныг маш өндрөөр үнэлдэг байгуулаар харагдаж, таач бас тэгж үнэлжсэн гэж гарч иржсэн тий. За ийм өгнүүдийг дамжуулж байна. За тэгээд 3 дугаар группыг сонгосон хүмүүс ер нь ямар харилцаатай хүмүүс юм бэ? Нэг харж өгье. 3 дугаар группыг сонгосон хүмүүсийн харилцаа ер нь ямар харилцаатай хүмүүс вэ?
энэ группийг сонгосон хүмүүс за би түрүүнд бас ингэж хэлсэн тий. Өмнөх хоёр групп бол ингээд тогтсон харилцаатай хүмүүс юм шиг санагдаад байна. Энэ бол надад тогтсон харилцаанд арай ороогүй байгаа харилцаа дөнгөж эхэлж байгаа хүмүүс байна гэж би хэлжсэн. Тэгэхээр бол яг тэр энерги бол гарч ирж байна л да. Тэгээд энэ хүмүүс саяхан одоо хосоосоо тий салсан хүмүүс байж болно. Эсвэл одоо нэгдүгээр хүн ч юм хоёрдугаар хүн ч юм эсвэл хоёулаа дөнгөж салаад одоо нэг шинэ хүнтэй очирдаг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр үе дээр явж байгаа хүмүүс юм шиг байна. За тэгээд одоо л ингээд би биэнд ингээд attraction болоод байгаа тийм chemistry ч маш өндөртэй байгаад байгаа. Тэгээд дээрэс нь харилцаа ингээ аль бисний болоогүй тий. Тэгээд ерөнхийдөө айгүй олон опшнууд эдэр байгаад байгаа. Дөнгөж одоо харилцаанаас салсан хүмүүс байгаа юм болов уу гэж бодож байна. Эсвэл аль нэг нь ч юм уу тий. Дөнгөж ингээ урт хугацааны харилцаанаас ингээ салсан ч юм уу. Ийм хүмүүс байгаа болов уу гэж бодож байна. Тэгээд би биэндээ маш их сонирхолтой байгаад байгаа. Нэг нэгнтэйгээ одоо ингээ ярьж байгаа, мессеж бичлэлж байгаа тий. Маш их ярилцахыг хүсэж байгаа, сонирхсан байгаа байдалтай юм байна. Тэг ялцчгүй ингээ нэг тийм дөнгөж танилцж байгаа ч юм уу, харилцааны дөнгөж ихэнх үе шатн дээр явж байгаа, маш юм гал үе дээр явж байгаа юм байдал харагдаад байсан. Тэгэхээр бол тийм байна. За одоо хэдүүлээ тарот үгүй астро шогаа хайж үзээ. Тэгээд ерөнхийдөө онцлогоо дуусгая. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн хайр цэцлийн харилцаа ямар харилцаа вэ? За Бархас Бадгараг Мэлхийний орд. За тэгээд 5 дугаар гэр гэсэн карт гарч ирсэн. За тэгэхээр карт гинэ шоо гарч ирсэн. За тэгэхээр 5 дугаар гэр бол өөрөө бүр яг романсын одоо тэгээ хөгжилтэй байдал романсын бол ингээ гараг байж байгаа маш гоё юм хайр сэтгэл романсыг та хоёр бол мэдрэх нэ. За тэгээ дээрэс нь харилцаа маш их юм ивэлхтэй харилцаа байна. Яг тэгвэл Бархас Бадгаар өдөрдүүлж байгаа. Тэгээ дээрэс нь маш их юм тэлэлтийн энерги бас байгаад байсан шүү дээ. Three of Wands өдөр гарч ирээдсэн. Тэгэхээр бол энэ хүнтэй би биенийхээ одоо ингээ авиас бэлгийг ингэж нээж илрүүлэх, нэг нэгнийгээ хөгжүүлэх. За ийм одоо гоё харилцаа байна. Маш юм эерэг харилцаа надад санагдаад байна. Тэгээд энэ хүнтэй учирснаар та хоёр маш их юм мөнгө төгрөг гэд баялыг бий болгох ч юм уу те. Тэр өв таалгаа нээсэн ч юм уу ийм энерги бол харагдаж байна. За тэгээд дээрэс нь Мэлхийний орд гэхээр яг энэ хоёр хос загсны юм символ байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд гоё ийм халуун дотн те бас ингээ Мэлхийний орд бол гэр бүлийг ингээ илэрхийлж идэг. Тийм одоо потенциалтай харилцаа юм болов уу гэж бол харж байна. За. Хоньны ордны нэрийг аюул гэх. Хоньны орд. За тэгээ хилэнцгийн ордныхон хонь хилэнц Мэлхийний ордныхон энэ группийг сонгосон байж болно. За тэгээд уншлагын таарад ордон таараагүй бол хамаагүй. Энэ зүгээр тэгээд та нартаа миний уншлагыг одоо сонссонд маш их баярлалаа. Намайг дэмжиж сонсдог те та нартаа маш их баярлалаа. Тэгээд бүгдэнд наад жаргал амжилт хүсье. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа. Баяртай.